2024 оны 5 сарын байдлаар Тус аймгийн прокурорын газрын хяналтад хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох 15, хууль бусаар мод бэлтгэх 12, хууль бусаар ан агнах 1, химийн хорт аюултай бодисыг хууль бусаар эргэлтэд оруулах 1 хэрэг шалгагдаж байна. Төв аймгийн нутаг дэвсгэрт хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг тэр дундаа хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг шүүгээр шийдвэрлэхдээ прокурорын саналыг үндэслэн хууль бусаар бэлтгэсэн модны тоогоор байгальд мод тарих үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч байгаа нь шүүхийн практикт шинэлэг зүйл болсон байна. Төв аймгийн прокурорын газраас 2024 оны байдлаар Эрэгүү айлын тусгай ангийн 24 дугаар зүйл заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгт 7 ялах төгөлт үйлдсэн байна. Эдгээр 7 ялах төгөлтийн 2 хэрэгт нь бол Эрэгүү айлын ерөнхий ангийн 7-1-р зүйл зааснаас 20 жил оногдуулахгүйгээр тэнцэж Эрэгүү айлын ерөнхий ангийн 7-3 дугаар зүйлийн 2 төгсгийн 2-ын 1 хэсэг зааснаар бол тодорхой үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шүүхэд шийдвэрлсэн байна. Тухайлбал эдгээр дээрх 2 хэрэгт бол шүүхээс үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ хууль бусаар бэлтгэсэн модны хэмжээгээр байгаль орчинд мод тариулахаар шийдвэрлсэн байж байгаа. Энэ нь юу вэ гэхээр тус прокурорын газраас энэ төрлийн гэмт хэрэг хохиролд бол бодиттой үнэлт өгүүлд өгж прокуророос ялын шүүмж саналаа гаргахтаа бол шүүгдэгч холбогдогч этгээдээс байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээ модны тоогоор нь бол эргэж байгальд мод тариулах үүргийг хүлээлгэх саналыг тавьсан. Энэ хэмжээнд бол шүүх шийдвэрлэж байгаа нь бол прокурорын газрын саналыг бол хуулиусны үндэслэл бүхий гэж үзэж байгаа. Нөгөө төгөр прокурорын газраас энэ саналыг тавьж байгаа нь бол байгаль орчинд өрхөрчж байгаа хохирол, хоёрдугаарт энэ гэмт хэрэгт холбогдож байгаа этгээдэд бол тодорхой боломжийг олгож ухамсарлуулах, нийгэмшүүлэх зорилгод оршиж байгаа гэдгийг бол онцлмоор байна.